Хөтөлбөр айлчлалтай холбоотой мэдээлэлээр үргэлжлэн хүрч байна. За улсын хурлын дараа амар аслан Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсад албан ёсны айлчлалыг хийж байх үеэр сансрын техник технологиг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Их Британи дэлхийд нэр хүндтэй инновацийн төвийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус төвдөө Монгол Эрдэмтэн ахлах зөвлөхөөр ажилладаг байна. Их Британийн засгийн газрын хиймэл дагуулын хэрэглээний хурдсгуур инновацийн төвөнд сансрын техник технологиг хөгжүүлэх, түүний хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За дэлхийд нэр хүндтэй тус байгууллагад Монгол улсын иргэн Эрдэмтэн Марал ахлах зөвлөхөөр ажилладаг. Тэрээр Оксфордын их сургуульд докторийн зэрэг хамгаалж Кили Сколор хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртжээ. Түүнээс гадна Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр нэрлэгдсэн байна. Тэрээр одоо хиймэл дагуулын өгөгдөл дээр судалгаа шинжилгээ хийж байгаа талаараа ярьж байна. За түүнчлэн түүний туршлага дээр үндэслэн Монгол улсад ямар боломж байгаа талаар санал бодлыг нь солилцлоо. Санхүү эдийн засгийн хүмүүсийн гаргаж ирж байгаа маш шинэ тийм концептуудыг бас энэ сансрын технологиг хэрэглээ. Тэр концепт нь одоо biodiversity gain, уур амьсгалын өөрчлөлтөнд зориулсан эсвэл carbon credit энэ гэл тийм том санхүү эдийн засгийн концептууд яригадаад байгаа шүү дээ. Тэр концептыг яаж энэ сансрын технологиор дэмжиж дэлхийн тогооноос манай Монгол руу хөрөнгө оруулалтаа аваад уул усаа бид нар хамгаалах вэ гэсэн тийм том боломж бол байгаа гэж би харж байгаа. Хэрвээ үндэсний хиймэл дагуул хөгжүүлэлээ гэхэд ямар техникийн даалгавартай, ямар зориулалттай, ямар хэмжээний зүйл байх нь хамгийн оновчтой вэ? Хүссэн болгоноо хийх санхүүгийн чадвар биднэрт байхгүй. Тэгэхээр аль нь илүү үр дүндээ авах вэ гэдэг. Энэ чиглэлээр зөвлөх одоо эдний зөвлөхийн багийг Монгол ураад хамтарч ажиллах ийм зүйлийг бол бид нар ярилцлаа. Хиймэл дагуулын хэрэглээний хурдсгуур инновацийн төв нь дэлхийн нийт анх хиймэл дагуул хөөргөж эхэлсэн үе буюу 1970 оноос хойш өгөгдлүүд дээр тулгуурлаж, хувийн хвшлүүдтэй хамтран байгаль орчин хөдөө аж ахуйн хот төлөвлөлт, уул уурхай зэрэг олон салбарт судалгаа хийдэг. Тодорхойлбол газар тариалан эрхлэх боломжтой хөрс сонгох, эрчим хүчний салбарт нар салхины цахилгаан станц байгуулахад өндөр үр ашиг өгөхөц байрлалыг сонгох, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд хэрхэн нөлөөлж өгөх судлах гэд олон чухал судалгааг хиймэл дагуулын өгөгдөл тулгуурлан хийж байна. Улсын хурлын дарга амар баясгалан тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр хамтын ажиллагааны шинэ чиглэл болох хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон хөгжил, хөдөлмөрийн зах зээл зэрэг олон салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.